Зэсэмэтано дэврэ подкастын 5 дахь дугаар хэлж байна. Өнөөдөр бид гурал явж драма үзлээ. Драма гэдэг нь драмын жүжиг биш. Драма гэдэг кино үзлээ. Зэндая Роберт Паттинсон хоёрын тоглосон кино. Тэгээд одоо сэтгэлээ ярих гинэ. Бид гурван өөр төрлийн харах үзэгтэй гарч ирлээ. За тэгээд нөгөө нэг яриагаа эхлэхдээ нэг юм сануулах юм байна. Тэгээд драма гэдэг киног үзээгүй байгаа, үзэн гэж бодож байгаа хүмүүс нөл спойлер болохоор сонсохгүй байхыг зөвлөе. Тийм яг тийм. Эсвэл үзснийхаа дараа сонсороо. Тийм үзэж дуустал сонсохыг зөвлөе. За ерөнхийдөө яг юм 10-аас үнэлж эхлэх борлоо. 10-аас үлдээсэн байна. Бүр ингээд дэлхийн бүх кинонуудыг 10 гэж үнэлэх юм уу те? Үзсэн бүх кинонуудаа 10. Зүгээр юм кино бол. Гэхдээ 10-аас хийдий. Би 7 8 гэдэг хөө. Тэгээ юу нэг айгуу сайн драма байна. Харин тийм би бас нэг 6 мурга гимээр байгаа боловч нөгөө амар хөвгөлтэй байсан болохоор яг нэг оноо юм чи 7 юм да. За би зураг авалт сцены хувьд бол 8 оноо өгөөд яг плотын хувьд бол 5 оноо өгд. Тэгэхээр чи нэмээд хуваахар чи хэдий? 7.5. За болж байна тийм. Тийм ээ. Окей. Чи хамгийн өндөр оноо. Тэгээ хаус нэг гой хаус гэсэн. Байна. Тийм. Англид. Үгүй шүү дээ. Би ихтэй тэгээд Англид юм уу? Зэндая Америкт амьдардаг үед байгаа Роберт тэнд одоо Англи Лондонгийн музейн куратор байсан байхгүй юу? Тэр нөгөө нэг English хүмүүсээс сэтгэхүүн зүгээр USA хүмүүсийн сэтгэхүүнээс шал өөр байгаа гэж би ойлгосон. Тийм үү. Тэгээд юсаажуудын хувьд бол зүгээр л байдаг. Өдөр бол ингээл энэ тим юм боллоо гэж сонсогдож л байдаг. Тэнгүүд Бритиш хүмүүсийн хувьд тэр нь бүр аим шиг. Тэгээд тэд нар ч аим сүртэй хүмүүстэй ингээд аим тийм байж болохгүй. Тийм. Тэгээ нөгөө нэг тэр хиний нөхрийгөө тодорхойлохдоо ингээ open minded гэж баг 2 3 удаа хэлсэн шүү дээ. Киноны турш юм уу? Тийм. Тэгэхээр бас сэтгэлгээний онцлог юм байна. Тийм. Магадгүй англи хүмүүсийн донд open minded хүмүүс. Англи хүмүүс угаасаа одоо яг Аз үчигний юм ёс зүйтэй баригдсан байдаг байх. Тийм. Тэгтээ зүгээр. Өөрөөр нөгөө нэг хамгийн амар дээд язгаартай гэж бод. Хүй хоёроо. Тэгэхээр зэндээ амьдрал дээр л Америк хүн болохоос зэндээ Америкт амьдарч байсан гэж юусаа гараагүй сте. Луизианад байдаг байсан гэсэн. Тийм үү. Луизианаар нүүсэн гэсэн. Тэгээд Америк тийм юм байнг болж л байдаг гэж ярьсан. Би юусаа тийм шүүдэн анзаараг үзсэн мэт шүү дээ. Нааш. Үзсэн гэсэн. Би тэр хүмүүсийг амар сан харсан юм яг тэр артлах нь хаана юу гэдгийг нь бол нэг сонсогдсон юм. За, юунаас хэлмээр. Киногийн товчонд нь эхлээд нь хэлчээд ярихгүй бол шал утгагүй юм болох байхаа тий. Тэгээд нөгөө нэг энэ киног ерөөсө үзэх төлөвлөгөөгүй байгаа хүмүүс ч гэж болно шүү дээ. Ерөөсө үзэхгүй who cares гэд бүр мэдээчгүй байгаа хүмүүс ч гэж магадгүй байхгүй. Тэгэхээр ер нь бол киногоо хальт ерөнхийд нь overall тайлбарлаад өгөх юм бол нэг охин нэг кофе шопт гэлөө. Нэг кафед ингээд цонхнаажууд суудсан чинь нэг залуу тэрийг харж дуурлаад тэгээд яриа үдэж эхлээд тэр яриа амар сонирхолтой байж таарад тэр охины хажууд ч таалагдаад бүр тэр охинд ингээд бүр анхныхаа харцаар дуурлаад тэгээд ингээд бүр яахаа мэдгүй хажууд нь очиод ингээд тэр охин нэг чихэндээ зүүн чихэндээ чихвч үзсэн баруун чихэндээ чихвчгүй ингээд ном уншаа сууж харин тэр залуу харцаад баруун талаас нь очиод яриад ингээд яриа үдээд яриадсэн чи тэр охин юусоо сонсохгүй тэгээд тэр залуу бантаад дахиж буцаж ороод очиод яриа үдээд тэгээд исэн чинь нөгөө охин юусоо сонсохгүй байсан чинь яагаад гэвэл тэр охины баруун чихэн сонсголгүй байсан байт юм аа. Тэгээд тэрийгэ тайлбарлаа тэр хоёр ер нь тэрнээс эхлээд тэгээд ингээд явж дотносоор аваад 2 жил хамт амьдраад тэгээд суухаар болсон байгаа. Тэгээд суух шийдвэрээ гаргацсан. Одоо ер нь хурмаа бэлдээд байгаа. Тэгээд ерөөсө хурмын бэлтгэдээс нь ахуулаад үйл явдлууд нь киноных нь үйл явдал нь эхэлж байгаа. Тэгээд уусаа трейлер дээр нь ч гэсэн гарч байгаа шүү дээ. Тий. Яг нөгөө нэг хамгийн хийдсэн амар юмнуудаа ярий гэл тэр трейлер дээр нь гардаг хгүй. Тэгээд гэсэн чинь тий тэр залуу нь болохоор Чарли, эмэгтэй нь болохоор найз хүн нь болохоор эхнэр нь болохоор Эма. Тэгээд тэр Чарлигийн хоёр найз нь тэр дөрөв нөгөө нэг
хурмаа болох газрынхаа хоолыг нь туршиж сууж агаад тэгээд хоолоо батлах гэх юм уу нэг уулзалтанд ороод хоолоо идэж дуусчаад ороо олцсон хоолоо батлаад айгуу гоё сэтгэл санаа нь өндөрөөсөн болохоор 2 ширхэг цагаан вино нэмж авъя гэд тэгээд бүр 2 ботл вино аваад тэгээд жоохон халдсан байж аваад яриагаа эхлүүлээд тэгээ ярьсан байжснаа нэг сэдв зөвхөгдөж гарч ирээ тэгээд тэр нэг ингээ хүндэрч явсаар агаад за ер нь бол амьдралдаа хийсэн хамгийн аимшиг юмнуудаа яригээд тэгээд гисэн чинь Чарлигийн найз эрэхтэй хамгийн амар хийжсэн юм яригээд ярьсны даваа ярьдаа. Тэрийн би зүгээр амар товчлж байгаа. Тэр дүгийн яриг амар товчлж байгаа. Тийм, тэр залуу нь болохоор нохоод найз хүнтэйгээ явж байгаад нохоод арьсан гэхдээ найз охин урдаа байсан. Тэгээд тэр нохоор галзуу нохоо байсан болохоор найз охины амар хадсан юм шиг байлээ. Тийм, тэгсэн. Тэгтээ тэгэнгүүт тэр залуугийн эхнэр нь юм жигаан тийм. Тийм, эхнэр нь сууцсан эхнэр тэр нь хэмлээ Рэйчел. Тийм. Рэйчел болохоор хажуу айлынхаа хөршийнхөө нэг юм жоохон удаан дуу нэг юм дүнгдүүл гэж авах хэлээ. Тийм хүүхдийг дагуу тэр хүүхдэн цуг ойроо явъя гэсэн юм шиг байна. Ойд очиод нэг юм эзэнгүү машинд байсан. Би тэрийг ойлгоогүй шүү дээ. Байшин юм уу? Машин гээгүй. Байшин шүү дээ. Жижигхэн байшин дотор. Байшин дотор байсан шүүгэн дотор хийгээд түгзээд хаяа явцсан. Тийм. Тэрийг өөрөө амар сандарсан. Би айсан мэсэн гэж тайлбарлаад байгаа. Гол нь буцаж очоогүй гаргаагүй. Тэр байшин дотор нь орсон чинь тэр байшин айгүй аимшиг байсан байхгүй амар заваан тэгээд линтийн дүү амар мухам хостгүүлгээл архины шилмэлтэй амар заваан санагдаад ивэ гэж бодоод байдсан чинь нөгөө банд нь угаасаа жоохон дүнг гаргаж тараад тэнгүүдээ тэр ёо what the fuck ямар тэнийг юм бэ ингээд ботцсон паникнд орсон зогсож исэн чинь нэг шкаф аймагт тэр бандыг хийчээд тэр гаргаагүй. Тэр банд нь ойрлоод исэн тий. Тэр банд нь ямар би намаа гаргаач туслаач гэж ойрлоод тахт нь тэр охин тэр хаалга нонголохгүй тэгээ тэр жигтэй явсан. Тэг хамгийн амжилттай нь гэртээ оцсон хойно хинд ч хэлээгүй. Аав нь хайж ирсэн. Тэрнээс асуусан бүр. Тэгснээ бүр амар тэрийг юу ч болоогүй юм шиг ярьж инээснэ. Тэгээ яах вэ тэр үхээгүй штэ тэр амьд штэ гэж хэлсэн заяа. Тэгээ тэрийг дараа нь орсон штэ. Тэгээ яагаад заавалгүй тэрийг тэр алж ижил аим шиг юм болох хэвээр юм. Бүр амар тэнэг байгаас тий. За тэгсэн чинь хинд болохоор Роберт Паттинсон болохоор ярих юм байдгүй юм тий. Чарли. Тэр бүр хизээж тийм амьдралдаа бүр хизээж эрсдэл гаргаж үзэхэргүй тийм тэнэг залуу. Тэгээд тэр Роберт Паттинсон тэр Чарли тийм болохоор худлаа юм зөхөж яриадсан тийм. Би 14-өөс тахтаа нэг хүүхдийг амар дээрлэхэд тэгсэн чинь тэр бүр ингэ сургуулаасаа баг явсан. Надаас олж авсан баха энэ тэргээд худлаа юм зөхөж ярьсан. Яагаад гэвэл тэр бүр амар safe player учраас хизээч амьдралдаа юм хийж амар юм хийж байгаа учраас тоглож бодлоо ярьсан. Тий. За одоо хамгийн энэ киноны хамгийн гол point гэсэн чинь манай Эма Зендая маань шууд Euphoria-ийнхаа дүрийг яриад яг тэгсэн дээ. Рүү. Юу хэлээ? Зэвсэгт халдлага үйлдэлийг оролцсон. Шахсан. Тий. Яг оролцоогүй гэдэг толгойд нь байсан тий. Төлөвлөж ийсэн. Гэт хэлсэн чинь нөгөө Рэйчел амар уулсан. Тий ингээд тэгтээ тэр төлөвлөжсэн аяг тэгэлсэн байхгүй. Би сургууль руу буу барьж ормоор байсан гэдгсэн чи яагаад гэж тоглож байгаа л үдэгсэн чи үгүй би ормоор байсан чи яагаад гэдгсэн чинь тэр үе зүгээр надад амар хэцүүсэн болохоор би зүгээр тиймэр санагцсан гэж хэлсэн чи нөгөөд нь тоглож байгаа л үдэ тоглож байгаа л үдэгсэн чи үгүй би нэр ингэж хэлсэн гэдгсэн чинь Чарлин тэр фиансе тэр нөгөө сүйт залуу амар гайхаж махал бүгдрээ амар гайхаж махал шаман орол тий амар сонирн болж ийснаа нөгөө хинэн нөгөө нэг Чарлигийн найзынхын эхнэр нь Рэйчел нь тэр нь уул нь болохоор зэрэг нөгөө юу нь болох байсан те bridesmaid нь болох байсан. Тэгсэн чинь тэр гинт манай үеэл буудуулаад тэгээд ингээ босч чадахгүй сонгоолцсон шүү дээ. Чи нэрээ яриад байгаа юм уу? Чи юм байж болохгүй чи юу яриад байгаа? Чи надад нэрнгээсээ тэгж боцсон юм бол бүр амар ууралж асаад байсан чинь нөхөр нь таксидуудад тэгээ яваад гэсэн. Тэгээд тэр асуулт ингээ тэгээд ядчихэл тэдний нүүдэн дээр ширээн дээр баг бөөлсөн. За тийм. Тэгээд тэрнээс хойш асуудал үүсэж байгаа. Тийм. Тэр эмэгтэй найз нь юм ярих болсон. Эмэгтэй найз нь гэсэн. Тэгснэ нөхөрт нь бүр амар хэцүү туссан баг. Тийм. Тэгээд тэр яг нөхөр нь эхнэрийгээ яг алуурсан гэж хараад бүр эвлэрч чадахгүйсэн дээ. Тийм. Тэгээд ийм бууныхын зурагтай аян маягийн хүртэл хайж маяал
бууны зурагтай сэтгүүл буу барьсан эмэгтэй хүний зурагтай ном харснаа Стресс ч юм. стресстэй бүр ихнэрийнхээ зургийг байна гэж төсөөлөл мөсөөлөө. Тийм. Тэгээ зүгээр хоолой бэлдээж яваад хутгатай яж хахын харснаа ихнэрээс айж байгаа зочиж. Тэгэл бүр амар айж маа. За тэгээд энэ киноны хамгийн чухал нэг хэсгийг хэлчих. Тэгээд шууд хэдүүлээ. Юу гэж бодсноо ирчээ заяа. Тэр хамгийн сүүлд нь юу тохиолдсныг нандаа яриад өгөөч. Тэр нөгөө нэг хэрвээ нөгөө нэг ажлынхаа Чарли нөгөө нөхөр нь болох гэж байгаа залуу ажил дээр амар стресстэй суудсан шүү дээ. Ингээл нөгөө хөрмөн болохгүй тэр хоёр хойлоо амар стресстэй байсан чи Чарли нөгөө ажлынхаа Миша гэдэг нэг эмэгтэйтэй. Тэр нь болохоор жоохон тийм ингийн биш эмэгтэй байсан заяа жоохон явдалтай гэж хэлэхэд болно. Тэгээдсэн чинь чи амьдрал дээр хийсэн хамгийн амар юм нь юу вэ гэж яриад тгий боллоо. Тэгээд тэгсэн чинь би найз залгаараа тавьсан мөсөн гэж ярьдаг. Тэгээд тэгэнгүүт Роберт Паттинсон болохоор Чарли болохоор хэрвээ танаа найз залуучаа төшөг таллах хийхээр төлөвлөжсэн бол чи яах вэ гэдгсэн чинь тэгвэл psychopath биш таарч марч тэгээд тэгэл нэг Чарли амар уурлан ширээгээ нүдэл босоор өрөөлөг ордог. Тэгэл өрөөндөө ороод уйлгал гэсэн чинь хин ороод ирдэхгүй юу? Миша орж ирлээсэн зүгээр өмгөөрөө гэжсэн чинь Чарли яагаад ч Мишаг тэрч аваад өмсчтэй тэгсэн чинь Тэгэхээр тэрэлж уйлж ирсэн аа бүр тэгээд эхний хэсэг сцен дээр ингээ Мишаг нь түлхчихсэн дараагийн сцен дээр тэр сонсолцсон тэгсэн чинь Миша тэгэл амар дуртай байж байна. Тийм ямар нэг юм болгох шахсан гэхдээ юу ч болоогүй тэгээд өнгөрсөн. Юу ч болоогүй тэгээд өнгөрсөн. Тийм. А тийм яагаад тэгсэн бэ гэхлээр тэрний өмнө хинчин их нэртэйгээ хийх гэж оролцсон чинь бүтлгүүдсэн шүү дээ. Тийм. Бүр тэг хэмжээний стресс төлсөн. Тэгээ би бадтаа тэр сценийг зүгээр өөр хүн дээр туршуулмаар байсан болов гэж бодсон. Чи тэгэж бодсон уу? Би бол тэгэж бодсон. Тийм. Надад асуудал байна уу? Юу болчихоо гэж бодсон гэж үү? Тийм гэж бодсон зүгээр. Би бодлоо. Би болохоор зэрэг би тэр киноны төгсгөл чал өөрөөр иргэн гэж бодсон заяа. Би яг ингэж хэлэх гэж ингэж бодсон заяа. Чи ингэж тгий гэж бодсон. Чи хүмүүсээ ингэж яг төвсгтээ алаа гэж бодсон чи тэгтээ алаагүй. Би яг тгийх шахсан. Гэтэ би тгээгүй. Харин би тэр үед эндаа хэлэн гэж бодсон шүү дээ. Чи тэхийг хүссэн байх гэтээ чи тгээгүй тэрэн шиг чинь би бодсон ч гэсэн хүнд тийм тэнэг бодлоод үе үед хүрдэг. Гэтэ хүн тэргээ хийхгүй байх нь хамгийн чухал. Тэгээ алдаа гарахгүй. Хүний тэнэг бодлуудыг ингээ уучлах хэрэгтэй. Үйлдэл болоогүй бол тэнэг бодлуудыг уучлах хэрэгтэй гэдэг утгаар тэр кинонд гаргахаас тийм син гаргаж ийн гэж би болон бодсон байхгүй. Гэтэ чиний бодсон ч бас зөв шүү. Тэгээд хуран болоод тэгэл хурман дээр нь хүмүүс шин брамбер гэл нөгөө Миша чинь хурман дээр нэрсэн тэгэл Миша Рэйчел хивэр авир брамбер гэлээд байхгүй. Тэгээд манай мандал орчод гарч ирэхдээ тэр Миша Рэйчелээр яриаг сонсчихсан. Тэр өстө галт зэвсэг ашигласан. Тэр чинь Миша чинь Рэйчел дээр шүү дээ. Шүүсэн нь л өөр эмхтэй зүгээр яриад шүүсэн гэж хэлсэн биш. Тийм үү. Гэхдээ ингэж бас гардаг шүү дээ. Би сайн мартчихлаа. Тийм нөгөө нэг хин Рэйчел очоод нөгөө нэг ажлынхаа нэмэгтэйтэй юм яриад гэсэн тэр ажлынхаа нэмэгтэйсэн гэж магадгүй. Нөгөө DJ-гийн хөөж явуулдаг шүү дээ. Тийм. DJ дээр надад юм хэлэх байна тааш. Нөгөө нэг юу вэ штэ. Зэндаа яг тэр галт зэвсэг ашигласныг бүр амар сур болгоод байгаа штэ. Тэгэнгүүт тэр DJ ч гэсэн зүгээр тамигт одоо юм сороод төгсчихсэн. Тэр хүний хувьд бол зөв зүгээр юм баахгүй. Тийм амиг нөгөө ингээд амар what the fuck чи тийх ясгүйс эндээс зайлмал гэдэг чижээ штэ. Тэгэнгүүт өөрт нь амар үнэхээр л тэнэг санагдсан баг. Тэгээд чи амар машин зан гаргаж чинь чи бол тийм гэж хэлж байгаа штэ. Өөрт нь ямар буруу дэмэсэн юм шиг мэдрэгдээгүй байх. Дээд. Тэгэнгүүт тэр хүмүүсийн сэтгэлгээний онцлол магадгүй тэр үгүй хүмүүс яагаад ингэж ялгаж салгаж харахгүй байгаа юм бол гэж би зүгээр гайхчихсан заяа. Тэр хүн зүгээр DJ-ийн ажил хийдэг. Гэтэ ажлын бус цагаараа тэр хүн өвсөөс орно юу юм. Үгүй тэр өвс ороогүй кокаин хийсэн шүү. Нэгдүгürt. Кокаин биш юу гэсэн. Героин. Тийм. Тэр бүр тийм хүн юм байна. Тийм.
жоохон хүндэрнэ. Гэхдээ тэр Тэгээ нөгөө яагаад тэрийг тэрнээс болоод хөөж байгаа юм? тэр гэхдээ ажлын байран дээр тэгээгүй байхад нь тэгсэн нь амар сонир байсан дээ. Хүн ингээд төлөөд цагаараа эсвэл гудамж гэсэн болохоор тэгсэн юм. Ингэж бодсон байх. Зүгээр урд өдрийн героины үйлчлэл амар их штэ. Тэгэнгүүт урд өдрийн чинь хэд өнөө героины хэрэглээ. Тэгээ тэрний үйлчлэл байхгүй хэцүүхэн байж байгаа хормон дээр нь баллаа тайжгүй гэж бодсон байж магадгүй зэрэг. Тэгээ өөрсдөө хурмаа барлгасан шүү. Харин яг тэр чинь хамгийн гол юм нахгүй юу? Тэр хоёрын шүү дээ. Тэр ингээ бүх юм амар утгагчтай явж байгаа байхгүй юу? Тэр DJ-г яг яс юмн дээрээ хормын булаа ичиж магадгүй гэж удаад тэр хоёр хөөж явуулсан хэрнээ яг өөртөө хормоо болж байгаа байхгүй юу? Тэр ингээ харуулж байгаа байхгүй юу? Бас. Тэгвэл тэр DJ өглөө нь ямар ч асуулгүй амар гоё хөгжим тавиад өгчөөсөн шүү. Тэр DJ-ийн хөгжим үнэхээр гоёсан. Тэр DJ хөгжмөө тоглож байхад би баг кинон театрт ингээ толгоогоо тохиос суулжсэн заяа. Таны харсан. Тэр бүр амар гоёсан. Харин тэгээд өөрөө битсэн. Тийм. Тэгэхээр зэрэг тэр сценээр нь бас заяа. Зүгээр ингээд ямар ч асуудал үүсгээгүй заяа. Тэр ингээд ямар ч асуудал үүсгээгүй шал өөр хөндлөнгийн юмыг даваагийн хэлдгээр тэрүүгээр явжсэн нохог энэгээр дуудав билүү. Түүгээр явсан гайгүйгээр. Түүгээр явсан гайгүйгээр дуудав гэдэг юм хийгээд зүгээр л хайчих хэвчээсэн юм гаргаж ирээд ширээн дээр тавьж гаргаж ирээд зүгээр ингээд хогийн савнд хайх хэвчээсэн байхгүй тэрийг хогийг тэгсэн чи тэр хогийг ингээд хоолой ширээн дээр гаргаж ичээл дотор нь юу вэ гээл ухаж төнгөсөөр өөртөө амар хэцүү нөхцөлөд л оруулж байгаа юм шиг болж байгаа. Тийм. Тэгтээ тэр найз хүүхэнд нь бас асуудал байна заяа. Тэр яг бууны тал дээр амар эмзэглдэг байж болно. Тэгтээ бүтэн түүхийн сонсоогүй тэгээд хүмүүс ямар нөхцөл байдалд ямар шийдвэр гаргадаг вэ гэдгийг ойлгоогүй юм байж шууд амар буруутгах байгаа байхгүй юу? За тэгвэл ингээ. Одоо чи яг наад бодлоо хадгалсан шүү дээ. Нөгөө энд нөгөө амар хэм ярих юм байгаа учраас эхнээс нь хавуулаад нэг нэгээр нь сэтгэлдлүүдээ хэлээ заяа. Гурууланд нь өөр санагдаж байгаа шүү дээ. Тэр гуруулаа өөр өөрөөр тайлбарлаж байгаа. Тийм. Тэгвэл нэгдүгээрт нь нөгөө нэг хамгийн гол хүнээс эхлээд ярьчих заяа. Нөгөө Эмма манай сүд бүсгүй. Сүд бүсгүй нөгөө зөсөг таллахыг шахсан гэхдээ хийгээгүй. Тэгээд одоо нөхөртөөгөө суух гэдэг. Тэгээд яг тэр хүний хувьд яг энэ кинон дээр чамд ямар санагдсан бэ? Тэр эмэгтэй ямар санагдсан бэ? Чи хэрвээ тэр эмэгтэйтэй суух гэжсэн бол яах вэ? Амар зүйлэн сэтгэлтэй зүгээр амар их уучлалтай ерөөсөө бусдыг ерөөсөө буруутгаж ингэж үзээ яддаг юм ингэж би бодсон. Яг л би байсан бол энэ намайг ингэж хийгээг байхад ингэж бодоод хатаад миний хайртай хүн байж ч юм уу гэж уурлах сэтгэлээр байхгүй. Тэнгүү тэр ингэж өөрөөр л ойлгох гал нөгөө хүн амар сайн ойлгоод ерөөсөө уртаас нь ингэж арсалдахгүй. Тэнгүүтээ хурман дээр нь тийм амар юм болчиход байгаа чинь сүүл бүр хэрэг газар орж ирдэ штэ. Тэгээд нөгөө нэг ихнээс нь харилцаж байгаа юм хийдэ штэ. Тэр бүр амар тийм сэтгэл хөдлөсөн. Тэгээд би тэрэн дээр уйлсан. Харин тийм тэр бүр амар гоёсэн тий. Миний нулимс орол гараал орсон. Яг л дэндүү хөвгчлөлтэй байсан. Тэгээд яасаа өсөр насан тэр юм хийж лээ. Тэгээд Чэмэг юу гэж хэлсэн надаа. Би юу? Тэгээ хэрвээ Эмогийн оронд байсан бол их юм болов. Тэр орой тийм ярьсандаа бол үхтлээ харамсахсан. Эмогийн оронд байсан бол яг уу нөхөр нь байсан бол яг уу гэдгээр хоёр янзаар ярих юм зүгээр юм бэ тэ нэрээ бас. Эма юу нь ямар хүн байсан гэж бодож ин гэдгээс хэлээ. Эмогийн хувьд болохоор шүү дээ зүгээр хийж оролцсон гэхдээ хийгээгүй. Тэгээ тэрийг буруу байсныг ухаарсан. Гэтэ тэр нь болохоор амар их юм анхаарал татсан хүүхэд байсан байгаа байхгүй юу? Яг нөхцөл байдлын хувьд бол тэр хүүхэд зөв зөвөр хийж байгаа гараад сургуулийнхныгаа буудмаар санагдахгүй шүү дээ ямар ч хүн. Тийм үстэй. Бүр тийм. Тэгтэл тэрийг тэгтэл нь бичиж аяа юу? Тийм. Бүр ийм тэгээ зэвсэг талдлага үлдээ гэж бодтол нь амар гадуурхсан, дээрлэгсэн тэгээ. Яг өөр сонголт байж болох байсан л да. Гэхдээ тэр хүүхдэд байсан юм нь бууштай аав нь цэргийн аримд ажилладаг хүн. Тийм тэгэл айл. Тэгэд яаж итл нөгөө жоохон гадаад төрхөнд итгэлгүй болохоор буу муу бариад зогсоод бичлэг хийвэл амар кул харагдана гэж бодсон. Тийм нөхцөл байдал нь ямар байсан бэ? Тэрнээс хамаарч хүн шийдвэр гаргадаг учраас тэрийг бас харгалзаж үзэх хэрэгтэй хүмүүс. Тийм найз залгамж гэсэн тэрийг бас ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр хүүхд дараа нь ингээд амарлаад бус хүмүүсээс бус найзууд нь өөрийн амарлаад кул спич хийдэг мэд гэж бодоод тэгээд ингээд амар нийгмийн төвтэй болж малаад өөрчлөгдсөн тийм яг тийм. Тэр яг эргэлтийн цэг мөн байсан шүү. Тэгэхээр бас яг хүмүүсд гадуурч болно гэхдээ бас өөрийгөө бас нээх зоригтой байх хэрэгтэй.
Харин тийм хүн болгон хоёр дахь шаа боломжийг авах эрхтэй. Тэр найз бол яг буруу сонгосон юм шиг санагдаж. Нандаа ясагны Тэр дөрөв амар хогётой амар өөртөө ярих хэрэгтэй зүгээр ингээд амар comfortable нөхцөл байдал үүсгэхдээ Би лестэн үед чаад гэж. Тэгснэ чи муу алуурчин баг тэггээд байгаа юм ааш. Ингээд зүгээртэй чи зөвхөн 14 настай байсан гэснэ хин дээр эмо дээр 14 настай байсан чи тэгээ чиний буруу биш гэсэн үг биш. харин Өөрөө ч гэсэн баг хүн алах шахсан мэт хүүхэд алах гад дишкаунт өгч явцсан тий. их интеншн нь алах биш л дээ. Айл байх л та. Гэхдээ тийм л да. Гэхдээ тэр хинт ч хэлээгүй юм чинь бацлаа алах оролдлого шүү дээ ер нь бол. Тэрийг бас 14-тэй байсныг хинт зөвдөхгүй. Тэр тэгтээ алах гэж тэгээгүй хэрнээ зүгээр яг үйлдэл нь болохоор алж магадгүй үйлдэл хийсэн байгаа байхгүй. Аав нь хайж очиагүйс мөл тэр хүүхэд тэр шкафд өгч магадгүй шүү дээ. Хүүхэд нь ирсээс иршээлгүй шүү. Бас ирсэн гэсэн амьд байсан гэсэн харсан. Тэр үхээгүй шүү дээ амьд байсан шүү дээ гэж хэлсэн. Тэр үнэн ч юм уу удаж юм мэдгүй шүү дээ. Гэхдээ анхандаа тэр хүүхэд яасныг тэр хүн алж чадхааргүй юм лээ. Үгүй тэр хүүхэд яасныг би мэдгүй гэж хэлжээ дараа нь тэр тэгээ амьд л хэлсэн шүү дээ гэж хэлнэ гэдэг чинь амар хэрэгэлцээд байхгүй юу. Үгүй ч юм билүү бид нар яаж мэдэх юм. Би ч л яг үүндээ алуурч байсан. Угаасаа нэг чинь зарим мод үгүй. Ямар ч ямар хөөе бэчаарэ дараахан юм яриа. За зоочлаа. Чи хэрвээ чи зинаа чи ингээд бүр яг өөрийнхөө зүгээс угаасаа хүмүүс бодож тайлбарлаж штэ тий. Нөгөө зүгээс байсан бол амар харамсах байсан. Гэтээ яг зүгээр гаднаас нь харах юм бол хүмүүс нөхцөлөдлийг харж үзсэй л гэсэн бүтэн түүхийн сонссон гэж бодсон. Чи хэрвээ нөгөө нэг найз залуу Чарли нээсэн бол яхасан бэ? Мэдээж надад амар хэцүү санагдах байсан баг. Тий. Гэхдээ гол юм нь тэр хүн тийм үйлдэл хийгээгүй. Магадгүй дараа ихэд хийхгүй баг. Тийм бодол орж ирэхгүй. Яа тэгвэл тэр одоо ингээм хайраар дүүрэн хүн болцсон болохоор. Тийм болохоор би тэрийг нэг амар юу гэдэг ингэж яг кинон дээр гарч байгаа Чарли шиг тэгж амар хэтрүүлэхгүй зүгээр л орхих байсан баг. Гэтэ яг нэг удаа бол амар сайн ярилцсан. Нөхцөлөдөл нь юу гэснийг сонсно. Тэг ойлгоно тэгээд хэдүүлээ чи одоо ингээд бүр ингээд амар бидний хувьд бүр ойлгож болохгүй нөхцөл байдал яг юу гэж болох юм Монгол хүн. Монгол хүний хувьд тий бүр амар яхаар жинээс ингэ бодогдол шүнлэн боддог нэрээ тийм байл. Бүр ингээд толгойд багтахгүй юу? Тий толгойд багтахгүй тэрээс хонсондоо бүр итгэхгүй. Яаж чинь гэлөө. Хүн алдсан байвал тийм шүү дээ. Хүн алдсан байвал юу нь бол ямар ч газарлт хэлэх л та. Үнэ хараад юу вэ? Эцэг хээ зодоод идэх хүмүүс гэсэн. Би бол тэрийг бол ойлгож чаддаг. Тийм. Тэр бол надад миний толгойн буухгүй. Тэгээ бүр юм ойрын миний хайртай хүн тэгсэн байна гэх юм бол би нэрнгээсээ бүр амар тэлтэнд орох байхаа. Тас энэ ямар хэцүү кино. Гү. Тийм аа хөвчлээ кино байсан шүү. Тийм амар хүндрэлтэй шүү. Юу амар хэцүү шүү дээ. Юу? Хоорондын зөрчлүүд нь амар хэцүү байгаа. Үгүй гэхдээ амар хөвгөлтэй кино байсан шүү. Амар инээдтэйсэн. Инээдтэйсэн. Үнэхээр амар хэцүү юм шиг хэрнээ инээлгэж чадаад бүр яг амар инээдтэй. Амар гоё яг нэг ийм хоош үзлээ. Амар халуун ногоот юм шиг хэрнээ амар шорог юм шиг амар чихэрлэг юм шиг хэрнээ бүр нэг бүх юмнууд пүм гэж гарч ирлээ. Идэж байхдаа ингээл мэдрээл амраа урахтаа нэг амтагдаал залхихад нэг мэддэгдээл эзний дараа нэг амтагдаал юм шиг амар үнэхээр сонирхолтой. Трейлер байхгүй гэсэн яг тийм трейлер юм шиг мэдрэмж төрүүлэх хэсгүүд байсан. Ай майнаас нь авахлаа. Тэгээд тэр зураг авалттай сцен тэр зиндагийн технээс цус гараад Роберт Паттинсон хараас суудаж тийм ямар төлөвлөгөө Роберт хин Чарлигийн царайн мөр амар санагдав. Тэр хэсэг бол тэр юм трейлер зэн. Гэтэл тэр нөгөө харилцаа conversation-ууд нь бүр лаажсан. Бүр амар инээдтэй байсан. Тэр бүр сайн байсан. Тэр бүр яг нэр киноныг сайн байсан тий. За чи Чарли байсан бол тийм гэсэн үү тий? Яна гэж. Гэтэ тоо сая бараг бүх юм ярьчлаа. Би одоо бодсон юм хэлэх гэхээр чинь нөгөө бодсон бүх юмнуудыг хэлсэн байна шүү дээ тий. Гэтэ эма миний хувьд бол харин тий яг тэр эмагаар харуулах гэсэн юмнууд ингээ хүн болгоны дүрээр ингээ янз бүр юмнууд харуулсан байхгүй юу? Тэгээд яг эмагийн хувьд болохоор зэрэг яг өсвөр насны дээр байсан тэг кул харагдах гэж хичээсэн. Гэтэ яг тэр орчин нөхцөл нь байх юм бол
нөгөө хүүхэд чинь яг өөрөө байгаа орчин нөхцөлд тархин яг тэгж ажиллаж байгаа байхгүй. Хэрвээ тэр хүүхдээ хажууд гэртэн буу муу байдгүйс мэл тэр хүн тэгээд сэтгэж чадахгүй байхгүй. Аав нэг ингээ буутай байлддаг хүн учраас тийм хүн амар кул гэж боддог. Тэгээ дээрэс нэмээд яг нөгөө шин ингээл өөрөөр сургууль дээр хоёр ойрхон дамжчихсан шүү дээ тий. Тэгэхээр ингээ хинч хүлээж авахгүй өөрөө дээрлхүүлээд байгаа юм шиг амар ингээд өөрт нь амар муухай хандгаар амар тэмцмээр юм шиг санагдаад тэгээд яг тинейжер болоод тэгээд яг даавар нь ид ялгарч байгаа үеийн л яг таарчих жоохгүй. Тэстэй яг тэр үед ингээд хүүхдүүд чинь айгүй олон хүүхэд амиа орлох талаар боддог тий. Айгүй олон хүүхэд гэрээсээ зүхтах талаар баг бүх хүүхэд боддог тий. Нэг тэр бодолтой л адилхан яг тэнэг бодлон төрөнгүүд яг тэр нэг зэвсгэн зүгээр хажуу талд нь бэлэн байж таарч байгаа байхгүй. Яг өөрөөдөө арай ойрхон аргыг хэрэгжилж байгаа гэх юм уу? Тэгээд угаасаа эргэн тойронд нь яг тэр кинонд гарсан шүү дээ нөгөө угаасаа зэвсэгт халахууд энэ тэнд болдог. Тэгээд болсон гэдгийг сонсонгуудаа гээд ингээд тэр хүн чинь угаасаа эргэн тойронд тийм болж байгаа болохоор тийм мэдрэмж төрчөөд тэгээд яг түрүүний яг давгайлсан шиг тэр охин хүнд яг хоёр боломж байдаг гэдгийг л яг харуулсан заяа. Хүнд ингээ гурван боломж ч байгаа байхгүй. Эргэн тойрны хүмүүс тэр хүнд яаж хандж байгаагаас тэр хүн ямар ч байж болох боломж байгаа байхгүй. Ингээд тэр хүнийг ингээд амар новшийн хайцгаар зэрэг тэр хүн би новш биш чи надад новшиг харсан бол би чамайг ална гэж дотор нь сэтгэл төрж байгаа нэ эргээд өөрийн хайрлаад хэлэхээр зэрэг ямар ч тийм хэрэггүй ингээ хамгийн эмпатик хүнийг ойлгодог хүн болж хөвөрч байгаа байхгүй бас. Тэгээд яг тэр нөгөө хүн ална гэж бодож явж байхад нэг эрэгтэй найзтай болсон шүү дээ тэ ангийнхаа эрэгтэй найз. Тэр найзтайгаа суужгаад ингээ айгүй олон хүмүүсүүд ингээ хурал дээр суужхад бас нэг найз нь биш хүүхэд гэжсэн байхгүй. Энийг дараагаар хин сонгох уу энийг дараах жишээ ингээ ярьдаг хүнээр нь хэнийг сонгох гэсэн чинь эмэг сонгоё. Яа тэгвэл эмээ айгүй сайн ярьдаг штэ. Эмэгийн үгээл хүмүүс сонгоцсон гэж хэлсэн чинь эмэг нэрээ тийштэй. Намайг ингэж боддог хүмүүс байна гэж бодонгуудаа шууд тэр алыг гэсэн бүх бодлуудаа бүр ингээ хаяад тэг бүр бууга ус руу шидээд тэмүүтэ хүн алыг гэж бодож исэн хүн чинь эргээд бууны эсрэг тэмцдэг хүн болж хөрж байгаа байхгүй. Тэр хүнд бүр тийм потенциал байгаа. Гэхдээ яг ямар хүнд тийм потенциал байгаа гэх юм бол өсвөр насны хүүхдүүд хэрхэн эргэн тойрныхоо хүүхдүүдээс болж хэрхэн эргэн тойрноосоо болж нэг хүн болж хүмүүжих нэг тогтдог вэ гэдэг нь гарч ирж байгаа юм. Хүний тэгэхээр зэрэг яг өсвөр насны хүүхдүүд амар эмзэг байдаг гэдэг тэр кинонд бүр амар томоо харуулсан юм. Хэрвээ тэр чинь том болтлоо зүгээр нормал хийж хагаад 21-ээс хойш ч юм уу 20-оос хойш ч юм уу тийм тохиолдсон бол хэнийг ч алъя гэж бодохгүй байхгүй тэрхэндээ. Тэр яг тэр даавартай амар холбогдсон. Тэгээд ингээд амар гоо өөрчлөгдсөн. Тэгээд яг өсвөр насны амар чухал шүү хүн ямар гэдэг чухал шүү. Гэхдээ хүн тэгээд бас тэр киноны яг тэр нөгөө тэр чин дараагийнхан дүрэн дээр гарах юм байна. Тэгээд би ер нь бол Эмаг юу гэж бодсон бэ гэх юм бол Эма яг хөөнийхээ хувьд ямар хүн байсан бэ гэх юм бол миний бодлоор нөгөө өөрөө бол айгүй юм хүнд сэтгэлтэй заяа. Ийм амар юмыг ингэж амар хүндрүүлж боддог заяа. Ингээд амар чухлаар хүлээж аваад бүх юмд амар реалистик ханддаг бараг л охины ордог. Зэндээ болохоор яг охины ордог санагдаад байна. Тэгээ бүр ингээд амар бүх юмыг амар юм үнэнч шудраг ийм юм бол ийм байх хэвээр үнэнд шудраг тэгээд нөгөө нэг юм тийм ялгуурсан юм байх эсгүйгээд уул амар юм зөв бодолтой хөхтэй байгаа байхгүй. Тэгээд тийм зөвөөс нь гацсан юм болохоор амар юм тэнцмээр санагддаг хөхтэй байгаа байхгүй. Тэгэнгүүтээ том болоод тэрийг ингээ observe хийгээд за болио жоохон дарыг би дандаа ингэж болохгүй гэнэ өөрийгөө дандаа тайвшруулах ингээ киноноор авах гаргаадсан шүү дээ. Бухимдангуудаа ингээл амьсгалын тасал хийгээд ингээл хийдэг. Тэгэл ямар нэг юм дээр амар бухимдангуудаа амьсгалын тасал хийдэг. Тэгээ дээрээс нэмээд том хүн болж байгаагаа шинжин гэвэл яг тийм хүн чинь багтаа тиймээс угийн үнэнч тэгээд тэмцэгч хүн байна гэмгцээ шудраг шимтээ тэмцээд шүү дээ. Тэнгүүдээ яг өөрийнхөө байж болохгүй шин чанаруудыг дарсан шүү дээ тэр бууга хаяа. Тэнгүүдээ тэрнээс хойш би ер нь ийм юм болох юм бол өөрийгөө дарж сурахтай хэрэгтэй мэн гэдэг амар өөрийгөө компресс хийгээ сурч байгаа юм байгаа байхгүй. Яг уурн хүрээд эхлэнгүүдээ амьсгалын тасал хийж байгаа. Тэнгүүдээ бас ингээд нөгөө амар хитрхи хүн санагтаар амар жоок хийдэг юм шиг санагдаж байна надад. Бас тийм яг амар их жоок хийдэг. Тэгээ ямар сандаа найз залуу ингээд гэл коридороор ингээд амар хэмээр залхаж байсан чинь шууд өмнө шивтэлцээ. Тэгээд тэнгуү тэр нөхцөл байдал амар хөнгөн болчих жоохгүй. Тэгээ би ингээ хар багасаа амар хит хүнд байсан учраас асуудлыг амар хөнгөнөөр даваа сурцсан. Тэгээ юмыг хөгжилтэй байх гэж хичээдэг хүн болчих юм гэж бодсон. Тэгээ бүр хин бүр анх танилцахтаа захад эхлэмээр юм уу? Тийм амар хөөрхөн юм эмпатик тийм тэнгуүтэй ойлгодог хүн байгаад яагаад хүмүүс тэрийг харахгүй зөвхөн буу барьсан Тэнгүүтээ одоо тэр Эма сүд бүсгүй бол тийм байсан. Тэгээд ер нь амар кул юм битээ шүү дээ тий. Амар кул, амар beautiful, амар гоё юм битээ. Тэгээ нөгөө Чарлиг нь болохоор Чарли дээр нь хэдүүлээ юмнуудаа хэлье.
Чарли танаас. Чарли надаас эхлэх үү? Чарли болохоор зэрэг яг literally би зүгээр гол үгээсээ хэлчихээ заяа. Чарли бол бүр пүс хийсэн заяа. Амар амхаа, тэгээд амар safe player, ерөөсөө ямар ч тийм нөгөө нэг аз турсан юм хийдгүү. Бүх юмыг яг ингээд энгийн байгаар нь байлгаа, тэгээд амар юм зөв бүх юм хийх гэдэг хитрхи хит уйтгартай хүн байсан заяа. Гэхдээ тэр тийм учраас зиндаягт амар таардаг юм шиг санагдав. Биш ээ, нөгөө хинтээ Эматай. Тэр хэрвээ тийм биш бас ингээл амар cool гай ингээл юм хөнгөнөр хүлээж авдаг юм байгаал. Юу ч тоодгүй. Бараг нэрээ Эмаг хүн буудахыг оролцсон тий зэвсэг хэрэглэхийг оролцсон гэж хэлэхэд нь that's my girl гэж хэлсэн бол амар асуудалтай заа. Тэнгүүтээ ингээ хоёр талаасаа тэр хоёрч уулзаад байхгүй. Тэгээд дээрэс нэмээд тэр залуу бол зүгээр л яг бүрэн бүтэн гэр бүлд үсч төрсэн баг. Тэгээд нөгөө бүх юм зүгээр хийхийг хичээдэг. Яг нэг тийм typical эрэгтэй хүн. Гэхдээ амхай. Өвнө. Надад хитрхи амхай санагдсан. Тэгээд яг шал өөр юм ярихад би яг тийм эрэгтэй хүний хизээс ярихгүй. Хит уйтгартай, гонигтай. Тэгээ ямар ч юм шийдэлгүй тийм хидэмгий бос. Уг нь бол би тэр хоёрын яриатай нэвтрүүлгийг үзсэн байхгүй юу? Нэг хэд хоногийн өмнө үзсэн. Тэр хоёр ингээд бүх яриатай. Би бараг 5 бичлэгийг үзсэн заяа. Ажлаагаа сууж байхдаа ингээд подкаст юм хүмүүсийг ингээд сонсоод интервьюнуудыг үзсэн чинь яг тэр нөгөө Чарлигийн дүр нь болохоор зэрэг амар empathic, дандаа хүнийг боддог, амар зөөлхөн, хамгийн зөөлхөн зөв эрэгтэй хүний дүрийг гаргасан гэж яриад байгаа байхгүй юу? За уучлаарай. Хөөе, уучлаарай. Эмэгтэй байсан бол окей. Эрэгтэй хүн байсан, эрэгтэй хүн тийм хүн бол би пүсэл гэж хэлнэ. Энэ кинонд дэр бол Чарлиг ярмаар байгаа юм нь Эмад тохирсон залуу. Тэгээд амар аимхай ирнэ яг эцсийн мөчөд бүх хүний хорвоо ертөнцийн эсрэг тэмцээд эхнэрээ өмгөөлж хамгаалж чадсан нь айгүй сайн байсан. Хамгийн сүүлд нь эхнэр амар өмөрсөн шүү дээ. Бүр төмний өмнө. Та нар одоо химэлч тэгээд юу ч болсон би нэмэгтэй хайлна гэж хэлсэн нь ингээд тэр хүний бүх алдааг уучлуулсан. Чи Чарли юу гэж бодож байна? Чарли яа. Амар өөдөд. Амар лүүзер юм шиг санагдав. Тийм. Хизээч амьдралдаа эрсдэл гаргаж чадхааргүй. Тийм эрсдэл гаргахаас айдаг, асуудалд орооцолтгоос айдаг. Тийм асуудалтайгаа нүүгдүүлж чаддаггүй. Зориггүй юм шиг санагдсан шүү дээ. Тийм. За хоо тэр сүүлд ганц өмөрх юм тийм ээ. Тэр сүүлд гурман дээрээ хийсэн үлдэл юм да. Тийм. Чарлигийн тухайд юу ч хэлэх вэ? Яг хоо эхнэрээ өмөрж байгаа нь сайн. Тийм. Эхнээ амар лүүзерч гисэн. Эхнэрээ өмөрж байгаа. Сайн залуу болгож байна. Одоо тэрэн дээр бол би нэг юм хэлээд Чарли дээр угаасаа нэг ярих юм байна тий. Нэндээ юу гэж амар доожоогүй залуу юм шиг санагдав. Яг урлагийн куратор болохоор бас урлаг мэдрэмж байна. Тэр нь ч одоо нэг хамаатай ч юм. Би болохоор ингэж утас тэр хоёрыг биэндээ бол үнэхээр хайртай байна. Хайртай бол маргах юм байхгүй хайртай. Яагаад гэвэл Роберт Чарли болохоор ингэж тэр шөнийн дараа найз нь ингэж хэлсэн чи угаасаа галзуу үнтэй байх хэрэггүй шууд маргааш өглөө энэс ингээ орж ирэхгүй алга бол нийс гэдэг шүү дээ. Тэнгүүд Чарлиг гэж утсан. Үлдсэн байхгүй юу? Одоо хэрвээ тэр үнэн байх юм бол за. Тиймэрхүү юмтай болсон л ах ямар юм бол найз нь ингээ хэлж мэлээ тий. Тэгээд тэр төсөөлөл нь биш юм байна. Яа гэвэл зөвхөн тэр сценээс өөр юм төсөөллөөр ерөөсө гараагүй байхгүй юу? Тэр зүгээр тэгэж ярьчаа кофе аваад буцаа гэртээ ороод ирсэн юм байна. Зиндагийн би Зиндагийн төсөөлөл. Би Эмагийн төсөөлөл гэж бодсон. Гэхдээ биш тий. Хэрвээ ингээл тэгсэн бол яам ингээд тэр тэгтээ төсөөлөл мөн ч гэж магадгүй биш ч магадгүй гэж нэг бол зохиолж орхисон баг заяа. Тийм болсон байсан ч гэсэндээ буцааж ирэх байсан байна тий. Тийм. Тэгээд ер нь бол ингээд амар хэцүү кейс тохиолдод байгаа байж дээ тэр хүний хавц тэгмүүд тэгсэн ч гэсэн ойлгох хичээгээд ингээд ярилцах хүсээд ингээд тэр хүнийг ойлгох байхгүй ярилцах хүсэж байгаа амар гоё. Ундаг. Тэгэнгүүтээ зүгээр би тэр хүнийг ингэж харсан. Яг юм хувь хүний тийм болгоол хүмүүжүүлсэн байх гэж би бодсон. Тэрнээс ч өөрөө бол үнэхээр
хайртай ямар ч зөндөө муу юм хийх ойлгосон юм ч гэсэн ойлгохыг хичээж байгаа юм ойлгохыг хичээж байгаа шүү дээ. Ерөөсөө ингээд одоо хийх юмтай минь хайртай юм бол зүгээр зэвсэг ингээд барай хүн бууцсан гэсэн хайрлаж л гэж бодсон шүү дээ. Гэхдээ тийм юм яг ингээ өөр ирэхгүй мэдрэгдээд байгаа юм яг зөксөж чадахгүй шүү дээ. Бас тийм тийм. Тэр ингээд худлаа ингээд тэрийг шалтгаан болгоод ийм хатай ингээд хэрэлдээд байгаа биш. Яг харахгүй бүр өөрт нь би махад нөлөөлтөл нь тэгж мэдрэгдэж байгаа шүү дээ. Тийм юмд нөлөөлтөл нь. Тэгэхээр тэр хүний ямар ч буруу биш, хамт тэрнтэйгээ амар тэмцэн гэж би бодчих. Тэр хүн тэгээд нэрээ дээрс тэгсэн ш нөгөө яг яалтч урлагтайгаа холбогдсон хүн учраас номын сан гэж би ойлгож шүү дээ. Урал музей юм. Номын сан гэж би ойлгож шүү дээ. Төв номын сан байгаагүй мөн. Үгүй юу? За яана гурлаа ямар онготой болоод нэг киноны тухай ярьж хаана юм бэ? Би куратор гэхээр музей юм уу? Нэр зураг мурган гараалсан л да. За тэгэхээр тэр ер нь бол тийм арттай холбоотой хүн байгаа сте. Тэгэхээр зэрэг угаасаа нөгөө мэдрэмж нь амар хөгжсөн. Тэгээд тэр хүний онцлог нь гаргаадсэн шүү дээ. Ингээл хууц иргүүлэхээр нөгөө ихтер нь харагч магадад. Тэр чинь зүгээр хүн тэгэж харж чадахгүй байхгүй юу? Тэр нөгөө мэдрэмж нь амар хөгжсөн учраас нөгөө нэг ингээ юм ургуулсан төсөөлж бодох нь амар их байгаад нь шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм амар бодоод исэн ч гэсэндээ тэрийгэ дарахын тулд яг их нэртэй итгэхгүй байсан бол тэр чинь шал өөрөөр хандна шүү дээ. Ваад гэд амар сэн сандал цухтагаал. Тэр ерөөсөө ихнэрээсээ цухтаагүй нэрээ бест юм байна. Тэр ерөөсөө ихнэрээсээ цухтаагүй за бүр ингээд бүр улам очоод чи яг яасан надад тайлбарлаад өгөөч. Яг яасан нэг бүр ингээд ойлгох гээд амар хичээгээд бүр тэр нөгөө эма ягс юм дээр өөрөө яагаад тэгж хүн буудмаар санагдсанаа гүйцэд мэдгүйсэн дээ. Тэрийг нь бүр мэдүүлэх гэж яагаад гэдэг учир шалтгааныг нь олох гээд яагаад гэдгийнх нь төв рүү очих гээд тэр залуу амар хичээгээдсэн. Тэгээ яагаад гэдгийг мэдсэн хонож гэсэндээ би хаяхгүй байх байсан гэж бодож байна. Тэгээд өөрөө амар аюулгүй хүн учраас яг тийм хүүхнийг сонгоход нь бүр яг сүнсэн бүр яг сонгосон байхгүй. Угаасаа аюултай гэдгийг мэдрээд би тэндээ сейф байна. Би ямар нэгэн надад нэг тийм аюултай хэрэгтэй байна. Гэж авсан баг тий. Тэр хоёр яг opposite attract best. Гой хошсон. Тэгээ дараагийнх нь болохоор дараагийн нэг дүр нь болохоор тэр Чарлигийн эрэгтэй найзыг бол нэг хэлээд хэрэггүй бах тий. Эрэгтэй найзах нь ихнэрийг л ярьчих. Тэр залуу гэхдээ яа тийм ихнэр сонгосон бол. Тэр залуу ихнэр хоёрыг зэрэг ярьчээ. Тэгэхээр Чарлигийн найзын ихнэр нөгөө нэг bridemaid Rachel хоёрын талаар даваа эхлээд нь юу ч утсан хэлээч. Тэр хоёрын талаар юу ч гэж бодмоор. Яг тэр залуу бол амар зүгээр. Тэр хоёр шилтэй хүүнээр нь бас яг тийм тэр залуу бол зүгээр яг зөв залуу юм шиг зүгээр ирүүл гэх юм уу? Нөхцөлөдлийг айгуу зөв дүгнэдэг ч юм уу гэдэггүй нэг тиймэрхүү санагдсан. Эхнэрийн хувьд бол арай юм төрмгийн тэгээ нэг юмны учрыг олоогүй ээж амар хүнрүүд арай асуудлыг амар хүндрүүлээд байгаа юм шиг надад санагдсан. Тэгээ бас жоохон хариуцлагагүй. Тэгээ бусдад амар буруугаж ихэд байгаа юм шиг надад. Яг надад үзүүлсэн сценээс л би тэгдэг юм жаа шүү дээ. Мэдгүй шүү дээ. Тэгээд хүн биш гэж. Тэгээд яг үеэл нь буудуулаад амар хэцүү юм тохиолдсон ч гэсэндээ тэгээ ганцаараа тийм амар зовлон үүрээд байгаа юм шиг ягаад зүгээр буу барих гэж оролцсон хүнийг буруутгаад байгаа юм тий. Тийм. Тэрийг бол юмыг ингэж жоо ялгаж салгаасаа л гэж би зүгээр бодсон. Тэр хүүхний хувьд бол жоо ухаантай байгаасаа. Тэгээд хүний хормон дээр ирчихэл хачаач юм яриад хүний хормыг сүрүүлэх гээд байгаа юм шиг. Тэр нь юу юм ямар. Тэр тэгсэн орол эрэгүйсэн дээрээс тийм эрэгүйсэн дээрээс тэглэл. Ер нь жоохон нэг амар хогийн би чи зан гаргасан юм шиг санагдсан надад. Тэрийг бол би нэг сайн хүн амар зөв найз бол гэж хэлэхгүй. Найз бол тэгэл найз шиг л найз ойлгох хэрэгтэй. Тэр бол найзч биш л дээ найзах нь. Найзах нь ихнэр гэхдээ гэр бүлийн найзууд юм бол тийм биз дээ. Тиймэрхүү. Тэгэл зүтгэх юу бол надад. Би бол юу яасан нөхрийн амар тийм гал тэнэг би чи хүүхнийг бүр амар хайрлцсан юм амар ойлгоод бүр амар тэнэгтэй тахчихлаа гэл. Тэгээд ангууд нь
зүгээр яг ингээ энэ хүн чихнээс амар хайртай л байна. Тэгээд тэнэг юмнууд нь ерөөсөн нүдэнд нь тэр хоёрт хоорны асуудал харагдсан тийм. Үгүй нэг амар асуудалтай биш. Эхнэр нь л асуудал. Үгүй тэр хоёр үзэл бодлоо бас амар хамаагүй хилдэг юм шиг санагдсан юм аа нуухгүй хоорондоо ярьж чаддаг юм шиг санагдсан шүү дээ тийм. Тэг нөгөө хүүхний өөр төвцөр гашгирч юм болов. Ангин мэддэг болчихсон тийм. Чи хизээ одоо юм болцсон юм шиг гэл амар хэрэлдэж шүү дээ. Тэнгүүд ингэ зүг зүгээр байгаадсэн шүү дээ. Чи шууд энэ ингээд буутай гарах үссэн ч гэсэн буунаас садарчлаа гэдэг хэлсэн шүү дээ. Тэний би буунаас яддаг шүү дээ. Тэгээд бүр ингээд тэнэгтэй бүр өөрх нь хажууд үнхээр тэнэг үлээгээд тах чинь л ингээд зүгээр байгаад иддэг юм шиг санагдсан. Тэгэхээр тэр нэг бол хайр байгаа, нэг бол угаасаа тасцсан баг. Эсвэл тэр ингээ амар хандл хийж амьддаг. Тэр ясвэн дээр тэр хүүхнээс л хамаагүй юм болсон шүү дээ. Тэр л тэр нохооны сэдвийг гаргаж ирсэн. Тэр бүх юм ихлүүлсэн чи өөр байхгүй юу? Шаажгаа юун дээр суухгүй. Тэр тэний хүүхэн байхгүйсэн бол хизээс тийм яриа өрнөхгүй байх байлаа. Тийм шүү дээ. Тэр ингээд австагаа хамт буршлагдах байлаа. Тийм шүү дээ. Тэгээд би тэр нэг юм сэтгэл зүйн өвчин гэж би бодсон. Одоо ингээд нэг Mean Girls тэ Шангрилладдаг октод байж тээ. Тэр хүмүүстэй ингээд яг ситуашн бол тийм амар эмзэглэхээр бүр ингээд үхээд ингээд бүр уурлаад бас чирхээр сэдв бол биш. Гэтэ яг тэр ингээд өөрийнх нь нэг тийм юмтай ингээд матч ап хийсэн заяа. Тэнгүүд яг тэрэн дээр драма хийх нь өөрт нь амар таалагддаг. Одоо драма хийж одоо баг юм ингээд дээрлэхэд байгаа шүү дээ. Тэр хүнд амар сэтгэл хөдлөлөний дарамт үзүүлж байгаа шүү дээ. Тэр байдлаасаа өөрөө кайф авдаг юм. Тэгээд өөрт нь бол үнэхээр амар хэцүү бол санагдахгүй. Тэр чинь төрсөн дөвөн ч биш, ихчин ч биш. Каосын шүү дээ. Тийм байдал чинь зүгээр яг тиймтэй матч хийж юм уу энэ дээр яаж тоглолт хийх үү гэд ингээд бөө юм болж байгаагаас өөрөө тийм драма кайф авдаг юм гэж би бодсон. Тэр бол тэгж амар хүн дээр хүлээж авах асуудал биш юм шиг л надад санагдсан. Тэр хүүхний тохиолдол тийм. Тэг би тэрийг бол бас ойлгохгүй. Тийм тэр нөгөө нэг тэр дөрөв орой хоол идчихсэн Чарли Эмма тэгээд тэдний хоёр найз дөрөв чинь дөрүлээ амар өөр хүн байсан шүү дээ. Дөрүлээ шал өөр хүн маад албаар дөрөв өөр хүн гарах гэж тийм дөрөв гаргаж ирсэн юм. Эсвэл ямар нэгэн тэр хүүхэн яг хэсэмэн дээр энэ дээр драма авчирсан дүр нь ах заяа. Яг андагийн хэлдгээр the drama гэдэг нь баг the Charlie байх ёстой байсан баг заяа. The friend of Charlie's friend Rachel байх байсан баг. Гэтэ яг би болохоор гурлаач нэр айгу гоё нөгөө гурван өөр насны юм яриад байгаа юм л шүү дээ тий. 10 насны зүрхтэй байгаа тий. What the fuck? Чи надаас 20 дүү юм үгүй шүү дээ. 10 биш шүү дээ. 5 шүү дээ. Тийм байлгүй дээ. Үгүй 10. Систем юу болж байна. За тэгэхээр зэрэг би яг нөгөө нэг арай насны дээр болохоор ш тэр юм уу. Надад болохоор тэр юмхтэй ингээд яг яагаад тийм нөхцөл байдалд орсон гэдгийг ингээ кино үзүүлэх гэж амар хичээсэн юм шиг санагдсан заяа. Гэтэ хүн болгоо амьдралтай заяа. Тийм хүн болгоо. Тэгээд яг нөгөө би ингэсэн би тэгсэн чинь тэгшин байхгүй манай аав тэгээд манай аавтай хүн бодлол манай аав тэгдүүсэн гэж ярина. Аавгүй хүн бол би аавгүй байсан гэж ярина заяа. Тэгээд бүр ер нь бол өөрөө тийм юутай байхаас үл хамааран хүн тэрийг өөрөө драма болгох байхгүй юу. Тийм тэгэхээр зэрэг тэр хүүхэн болохоор яг нэрээ тэр киноны драма нь Чарли яг биш Rachel байсан юм. Тэр эмэгтэй гэхдээ ингээ тийм болох шалтгаантай байсан нөгөө нэг тийм зэсэг талхаас болоод үеэл нь бол тийм болцсон байсан. А гэхдээ яг тэр орооноор яг талх нь бол maybe би гэсэндээ ингээ нөгөө миний амар би нөгөө үеэлүүд амар дотно учраас нөгөө миний best friend шүү байсан учраас одоо хин нэг нь би өөр хэмжил дээр ярихгүй. Өдөр миний үеэл ямар нэг юм хэцүү юм тохиолдсон байж байгаад тийм хэцүү юм хийсэн хүн нь яг миний өдөөс хараа сууж байгаа тэр юу ч болон юм шиг гэд ярьсан бол надад амар хэцүү тэр орооноос санагдаа би maybe тэгэж реакцлах байсан баг тийм. Чи тоглоод байгаа юм чи тэгээгүй үстэй what the fuck чи what гэ бүр амар гайхаад бүр тэгмэр санагдан заяа. Яа гэвэл нөгөө ерөөсөө тийм мөрхүү хүн гэж бодоагүйсэн хүнээс нэг тийм гарах амар хэцүү санагдаад тэр орооноо тэгэх окей заяа. Яа тэгвэл тэр чи амар honest штэ. Ингээд хүн шууд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэрэгтэй штэ. Тэгээ илэрхийлсэн гэхдээ дараа нь жоох ухаантай байсан бол за бодоод энэ хүн яа юм бол одоо ингээд болцсон штэ. Яг тэр үед юу болсон юм бол тэг миний найзтаа суух гэж байгаа да. Ингэсэн бол миний найзтай миний нөхрийн найзтаа суух гэж байгаа. Хэрвээ тэр нь онцгойх юм бол хүрхнээс зүгэн тэгээд
нөхөрт нь тэрний нөхөрт хэцүү юм бол манай нөхөрт хэцүү байна гэж янз бүрийн юмнууд бодоол заяа. Тэгээ магадгүй ямар манай үеэлэг буутсан байгаа шүү дээ. What the fuck юу нэг тохиолдсон бол гэж сонсох гээд нэг дахиж нэг уулзах ч юм уу тийм. Тэгээд үнэхээр дахиад уулзсан чинь яг л нэрээ хин нэг алмаар санагдсан гэж хэлсэн бол окей. За барь гэж одоо заагаад барих байсан юм. Тэр хүн ингээд бүр overreact хийгээд исэн юм нь яг нөгөө ямар ч логик гэхгүй за. Тархиных нь ингээд логик хэсэг нь юусаа ажиллахгүй зөвхөн emotion нь ажиллаад тийм хитрхи short sighted ингээд бүр хитрхи юм богинохоор бодоод зөвхөн өөр дээр хүлээж аваад байвал хүн тийм болж байгаа байхгүй юу? Хэрвээ биес бол миний үйл гэсэн болохоор би гэдэг зөвхөн өөрийгөө бодоод би гэдэг өвчнөр халтцсан заа. Яагаад тэр охинд их болцсон? Яасан бол тэр яагаад ингэж юу юм тохиолж өгөөж өрөөсөө цаатгаа бодож чадахгүй зөвхөн надад ийм хэцүү тохиолцсон энэ хизээч байж болохгүй гэдээ өөрийгөө нэг юм багталцсан. Тэнгүүтээ бусдыг амирч ийсэн. Тэгээд тэрийг нь ажил мэргэжлийн онцлогоор гаргах гэж амир хичээгээд янз бүрийн байдлаар онцлох гэж амир хичээсэн. Тэгээд тэдний нөхөр дээр нь бол надад ямар ч no comment. Тэдний нөхөр болол хэрвээ өнгө байсан бол зүгээр саарлан өнгө байсан заяа. Ямар ч өнгөтэй холсон тэр өнгийг хувиргаж чадахгүй ямар нэгэн новшин motherfucking өнгө байсан заяа. Тэр бүхэн өөрөө red flag байгаад улаан өнгө байсан бол тэр залуутай нийлээд хүрэн л авсан байна. Стил улаан. Тэгээд тэр хоёр гэсэн үнэхээр таарсан хасаад байсан. Гэхдээ тэр хэдүүлээ Rachel баярлах хэрэгтэй. Rachel байгаагүйсэн бол no drama. Бас тийм. Nice. Ер нь амар бодвоштай л кино байна. Тийм гэхдээ амар хүчтэйсэн дээ. Амар хүчтэй. Үнээр хүчтэй байсан. Яа, бурхан минь. Гэхдээ тэр кинон дээрээс ингээ амар гоё харагдаж байгаа юм хичнээн янз юм гардаг гэсэндээ хосууд нэг ойлгох юм бол хорвоо ертөнц ингээд дэлхий дээр бүх хүмүүс юу ч гэж ийсэн хинт чамаагүй гэдэг айгуу гоё харуулж чадсан даа. Тэн дээр гарч байгаа хоёр хос хоёулаа нэг нь red flag нөгөөх нь ингээд дэвсгэрт халдлах хийхийг оролцсон гэсэндээ нэг өмөрсөр исэн за. Яг хоёроо байгаадсан. Тэр бүр амар чухал хэсэг нээсэн. Үнэхээр сонгоо шийдээс хууй гэсэн бол тэр ихнэр нь psychopath байна уу? Тэр ихнэр нь өөрийгөө боцсон egotistic bitch байна уу хамаагүй яг хайрлаж байгаа байхгүй. Тэгээд таарсан хосоо олох нь амар чухал байгаа шүү дээ. Нөгөө MFTV-ийн нөгөө даруун чинь дээд төгсөн. Хайр дурлалын үед бол хүмүүс яг дугуйгаа олж өнгөртөг. Дугуйнууд өнгөртөг гэдэг. Үнэ. Тэр яг л хийж таарсан л хүмүүс аа. Тийм ээ. Тийм. Би бас дугуйтаа өнгөрч байгаа. Тийм ээ үртэй. Надад таарах дугуй болтдгүй. Тэр яг хитрхи unique юм. Тийм. Дөрвөн болтдог маш. Тэгээ тэр кинон ер нь тэр киноных нь хамгийн яг бас нэг чухал хэсгүүдийнх нь нэг нь яг тэр нөгөө нэг Эмагийн хийсэн үйлдэл дээр нь гэх юм уу? Нөгөө нэг Чарли тэгж хэлсэн шүү дээ. Нөгөө ихнэрээ өмөрхөө бол хоёр найз дээр очиод үгүй тэгэл хүн болгоно л тэр нэг юм боддог шүү дээ. Гэхдээ ингээ хүн болгоно янз янзын юм хин хизээ нэгэн цагт хин нэг алж гэдэг юм ямар нэг муухай бодож байгаа. Гэхдээ тэр бодлоо хинт чилээг учраас хинч мэдгүй байгаа. Тэрнээс хүн болгон ямар нэг юм муухай боддог шүү дээ гэж хэлсэн заяа. Тэгж яхад ингээ хүмүүсийн системийг харуулдаг шүү дээ. Тэр нас киноных амар чухал хэсэг байсан баха. Нөгөө тэрийг чинь ерөөсөө уудалж гаргаж ирээд хэлэхгүй болвол тийштэй дэлхийн 8 тэрбум хүний дотор болгон янз бүрийн бодлоод байгаа. Тийм. Гэтэ тэгээд бас тэр кинон хүн болгон тийм байдаг, дэлхий дараа тийм байдаг. Гэтэ тэр бодол үйлдэл болохгүй болвол үйлчлэхгүй шүү дээ. болохгүй. Тийм. Тэр бодлоо өдөртөөс сурцсан байгаас тэр охин чинь би буруу юм бодож ирсэн байна. Бүр эсрэг хөдөлгөөний зохион байгуулалт авсан. Тэгээд тэр нөгөө галзуу хүн заяа. Солиотой лөө. Солиотой галзуу орч юмас хооронд өөрхөн. Галзуу хүн эрүүл хүн хоёрын зүгээр энгийн хүн хоёрын ялгаа нь юундаа гэвэл адилхан л тэнэтэй нэг юмнууд боддог гэж байгаа байхгүй. Ял тэнэтэй нэг юм бодож л хийдэг. Гэхдээ нөгөө галзууны ялгаатай юм нь тэргээ нөгөө нэг хилчдэг гэсэн. Юуг хэлэх, юуг хэлэхгүйгээ мэдгүй зүгээр хэлээд идэг гэж байгаа байхгүй юу? Гэтэ баг тэрийг хэлэхгүй явж байгаа эрүүл хүн бас заримдаа аюултай юм шиг. Харин тийм тэгэхээр чи яг тэрэн дээр гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөхөр нь бас айх аргагүй юм байна. Тийм. Тэр гэхдээ зүгээр хүний бодлыг тэр кинон дээр гэхдээ бас нэг харуулсан юм нь зүгээр жинхнээсээ аимшигтай үйлдэлийг үйлдсэн хүмүүс нь
Жихнээсээ аимшигтай үйлдэлийг хийж бодож байгаад үйлдэхэ болоо тэр алдаагаа засаачаал эсэргээр нь эргүүлсэн хүнээс илүү ариун царайлаж байгаа байхгүй. Өөрөөсөө бүр үйлдэж. За. Зүгээр бодоод тэрийгэ зассан хүн нь тэрнээс илүү буруутай юм шиг гэр сэтгэж байгаа байхгүй. Тэрээс харуулсан. Тэгээ дээрээс нэмээд амар хөвгөлтэй сан. Би бүр байнга л. Тэгээ энийг яагаад хосроо үзэж болохгүй гэсэн юм? Энийг яагаад хосроо үзэж болохгүй гэсэн би юу ойлгохгүй. Гэхдээ би харин ChatGPT-гээс асуусан. За. Гэхдээ би ерөөсөө тэгэж асуу гэж бодоагүй. Трейлерыг үзчихэл бам. Трейлерын үндийг нэг үзээ явчихгүй би чинь Зиндагийг улаан фэн юм чинь. Хаста Зиндагийн тоглож байгаа кинонуудаас хамгийн наан нийлхийж байгаа нь The Drama байсан байхгүй. Та Challenger үзсэн үү? Challenger-ыг үзэж байгаагүй. Тэрийг л нэг үзье гэж бодохдохгүй байгаа. Тэр гэхдээ үзнэ. Тэгсэн чинь тэгээд хайгаад ингэ явж исэн чинь би ч нөгөө нэг эрт дээр үеийн өлөг гөрвлийн үеийн хүн болохоор хромддаг байхгүй. Google хараад ингээл хайгаад үзсэн байхгүй юу? Ингээл YouTube-ээр бичлэг ингээл мэдээлэл зэдэлээ үзгээд. Тэгээ яваад орсон чинь доктор нь гинт хүний хизээж битгий хосороо үзмүз гэл. Нэг юм бэсэн. Тэгэл байж байгаа л за гэл орчихсон байсан чи дараа нөгөө нэг тэр киноныхаа трейлерыг үзсэн доош нь рилийг гүйлгээд ойрцоо гарч ирдэг шүү дээ. Тэгээд Instagram-ээр рилийг үзчихсэн чинь хосоор үзэж болохгүй шүү бүр ингээл 2-3 дараалж гарч ирэл за. Тэгээ би ChatGPT рүү битсэн байхгүй юу? Нөгөө мэндэ тарамд үзэн ярьсан мэсэн чинь тэгснэ хөөе хосороо үзэж болохгүй гэдэг юм яагаад тэгээд ам бол хосороо тийм үзэхэд хэцүү юм уу гэсэн чинь хосоодын тухай кино ч гэсэндээ ер нь хосороо үзэхгүй байх хэрэгтэй. Чамд өгөх зөвлөнд чи төрүүлээ ганцаараа үзсэн. ChatGPT дүүг угаас битээ. Бид нарыг хятадд баахан хөлгсөн те. ChatGPT чинь нөгөө хөдөлсөн асуултанд амар хөдлөгдөж хариулдаг шүү дээ. Тийм. Монголын амьдрал нь амар хэцүү юмтай гэсэн. Ер нь амар хэцүү юм шиг хүмүүс мөнгөөр юм гэдэгсэн. Гэтэ ер нь залуус гоё яагаад гэсэн. Ер нь гоё байгаа. Яг тийм. Яг тэгсэн заяа. Хосоор үзэж болохгүй дээ ингэ болохгүй. Тэгсэн чинь бараг л хосууд үзүүл асуудалтай гэдэг юм гэсэн чинь оо өстө эхлээд үзээч юм чи ганцаараа үзмүз гэжсэн. Гэхдээ тэгээд харин хосуудын асуудлын талаар гардаг бол хосороо үзээд асуудал яаж хийдэг үтсэн нэр юм шүү гэсэн чинь. Тэгтээ ер нь бол зүгээр үзэж болно. Тэнийг заа ёо. Би бүр яах гэж тэрнээс тийм асууа. Зүгээр л нөгөө яг онцгой асуух хэрэгтэй байхгүй тий. SBC шалны Димитри яаж өсөрт юу ороод авалтын хаан ашиглах уу гэдгээр л асуусан дээр байгаа байхгүй. асуудал үзэхэд бол асуудалгүй. Ямар ч асуудал байхгүй. Трейлерыг харцаад амар токсик шүүдэн. Би ч амар алалцсан гэж бодсон да. Зиндааг дээр нь гарч ингэ зодоод байна гэж харсан. Хайрлалцах юм хийжсэн гэл. Тэгээ тэр мөр хүртэл бодогдоод бүр амар зиндааг шаланд харж авчих. Ер нь алнаа юм гэсэн нэг дээр нь гарсан. Би тэгсэн чинь тэр трейлерыг үзчихээ юу гэж бодсон гинэ. Би амар токсик асуудын тухай л гардаг юм. Чи юу гэж бодсон? трейлерыг үзээгүй шүү дээ. Би танаас сонсоод та болохоор хосууд суугаад суусныхан дараа амар олон асуудал гараад тэрнийг яаж идэх тухай. Суугаад аа. Тийм суугаад гэгүй юу? Тэгсэн. Та тэгсэн. Тэгээд хосороо үзэж болохгүй. Би бол нэрээ ямар ч төсөөлөлгүй орсон шүү яг үнийг л. За би суугаад гэж арай хэлээ бачин юм гүжирд чинь. Би болохоор хийж цахгүй юу? Зиндаа яг бүр амар юм болоолсон шүү дээ. Амар юм болдог. Хизээч уучсгүй алдаа гаргасан болохоор тэр хоёр яач магадгүй хэлбэр амар сүртэй юм ирээд тахгүй. Тэгэхээр би юу гэж утсан бэ гэвэл зиндаа яг өмнө нь харилцаатай байсан залууга хэрцгийгээр хүнээс ингэж утсан дээ. Тэгээ тэрнийхээ бушийг өмнөх байшиндаа нууцсан. Тэгээ тэрийг хамт цэвэрлэе гэж хэлээд тэг өмнөх нөгөө нэг хамт байсан найз залууга яаж алсан юм бол өмнөх нөхрөө яаж алсан юм бол гэдэг талаар юм гарах юм баг гэсэн чинь зүгээр. Тэг бид тэр хоёрыг амар хэрэлдэх байх гэсэн киноны дууш нэг тийм тэр хоёр бүр ингээ хутга ирсэн нөгөө нэг сцен гардаг штэ тий. Тэгэхээр бүр хутгалцаж муцгалцал. Баялаар пранкны трейлер хийж байгаа шүү. Яа, трейлер шигээ бол хүнд байгаагүй шүү. Бүр үнэхээр хөвчлөлтэйсэн. Үнэхээр хөвчлөлтэйсэн. Тэг яг тэр хүүхэн найз хүүхэн нь бол үнэхээр амар стреснээс надад бүр амар стресстэй санагдсан. Одоо ингэж бодох нэ. Одоо болцооч гэмээр санагдсан. Одоо ингэж бодох нэ тэр кинонд байсан ганцхан драматик хүн нь Рэйчел юм байна. Тэр хормон дээр нь хэлдэг үг өстө монгол зүйтэй. Тэр тэгтээ бүр амар үнэн үг өс төө. Тэр амар муухай зөвүүн үг байсан хэрнээ заяа. Яг үнэн үг өсөн заяа. Нин Эма ингээ харагдаж байгаа шиг эмэгтэй биш. Айгу layered эмэгтэй байсан. Маш олон сюрприз. Тийм. Тэгснэ Чарли ч гэсэндээ бас тийм байсан. Гэтэ тэр хоёр тийм болохоор хоорондоо яг таарна гэж хэлсэн заяа. Тэр бүр яг таарсан за. Тэгээ тэр хоёр яг хамгийн сүүлийн тэр нөгөө нэг кафе дуулзаад
нөгөө нэг идэх юмаа захиалаад нэг нь нүүр нь будаа болцсон нөгөөх нь хөрмийнхаа палачтай орж өөдөөдөөсөө харж байгаа. Юу ч болоо юм шиг яриа хийдэг гэсэн үнэхээр баясан. Бүр яг дахиж шинээр эхэлж байгаа юм шиг байсан тий. Хэсэгтэр ингээд нэг юм делюшн болоод амрах гэж бодсон. Чарлаг ингээд зүгээр ихэндээ тэгэж бодсон. Ингээд яг нэг эмаг хитрхи сансандаа ингээд шууд харж мараад эмаг би хийцэж ирэхгүй гэж бодсон байхгүй. Би бол эмаг ирнэ гэж бодсон. Чарли руу харуулдаг хэсэгтэр нь эмаг ингээд байсаар л байсан. Чихэн байна гэж. Зураг авалтын сценээс ярих уу? Тэг. Тэр нөгөө нэг Чарли нөгөө нэг найзтайгаа ярьцад гадаа ярьцад орж ирээд кофе авчирч гэсэн гэдэг шүү дээ. Тэрнээр ингээд нэг зурагс ингээ амар хоорондоо гинт инээж мэнэ гэдэг ингээд тэгдэг. Тэгээд яг тийм байвал гоё. Яг ингээд тийм serious ингээ хэцүү байхгүйгээр яг одоо зүгээр л бүхнээр өмнөөр нэрээ хийсвэрээр төсөөлсөн юм ш. Тэгвэл тэр өмнөхөн гэсэн хийсвэрэж магадгүй юм. Би тэрнээс болж тэгж. Тийм байна. Өмнөөр ингээ хүлээж авал ингээл юм гоё юм гоё дог гэж боддог ш. Тэр яг зүгээр зиндагийн аим сэтгэл хөдлөлийг харуулсан баг. Яг нэг хэцүү юм болчиход муудалцаад тэгээд ингээ хоёр тал сууж хаад нэг юм өгүүлэгдээд байдаг шүү дээ. Тэгээд ийм юм болоогүй байсан бол бид хоёр ингээл зүгээр амар гоё хийж байгаа даа гэдэг ингээ санагдаад байдаг шүү дээ. Тэгсээр нэ яг бодит төлнөс амар хэцүүлсэн ингээд зүрх ингээд нэг юм хүндүртэй байгаад байдаг шүү дээ. Яг тэр мэдрэмжийг амар сайн харуулсан гэж утсан. Тэгээд сүүлд нөгөө нэг зөндөө байх болсон гэртээ Чарли ганцаараа байж идэв шүү дээ. Тэгээ хурмын дээр яг юу болсныг харуулчаад тэрээсээ гарсан бол амар өдөртэй. Яг яасан бол гэж бодож ангууд зурс яг ийм юм болсон юм аа гэж харуулад байгаа амар гоё. Эдит амар гоёсэн тий. Тий гоёсэн. Тэгвэл хүмүүсээ сонирхлыг амар гоё яг ингээд анхаарлыг төвлөрүүлээд тэгээ яг юм хүнийг санаж байгаа мэдрэмжийг бас амар гаргасан. Тэгээд зөндөө ямаг ингээд өөрийг нь өдмөр санкц үедээ тавьдаг дууг нь яг нэг тэрвэрлэлт ингээд өгүүлээд ингээд зогсдог шүү дээ. Тэр хэсэг бол үнэхээр амар яг missing мэдрэмж feelings амар гаргасан гэж би бодсон. Тэгээд жүжиглэлт бол амар сайн байсан. Сүүлд эмаг бүргэрийн газар ирдэг хэсэг дээр ингээд нэг хиний Чарлигийн дүрэн дотор дүүр нөлөөсөн. Айран бүр нөлөөсөөр дүүрсэн байсан. Амар юм авраг гэж байгаа шимагийн ингээл нөлөөсөн урсаал байсан. Яг ингээд тэр хэлцээ юм байна бол бодож байгаа ингээд одоо шууд шинэрхлэн гэдэг амар хэцүү гэдэг шинэрхлэн гэдэг ингээд шууд нөлөөсөн гармуутай. Чи нөр хайд амьдрдгүү гэдэлсэн. Тийм. Йоо тэр жижиглэл төдрөл амар гоёсэн. Гэтэ хосоор угаасаа амар олон жил хамт амьдрэн штэ. Амар ингээ олон жил за бүр ингээл 20 жил 30 жил 40 жил гэл аав ээж нар мөс нар ч бүр 50 60 жил хамт амьдсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг намайг амар хөвшин бэ гэж бодож байгаа. Таны өвөө минь ч 50 60 жил амьдсан хүмүүс байгаа шүү дээ. Тэ ер нь тэгэж удаан амьдсан шүү дээ. Тэгэхээр чин өдөр болгон ороо лагаамд хаар чин дандаа тийм шинэ юм шиг байхгүй байхгүй юу? Тэгэхээр биш үү яг тэр нэг муудалцаа хэрүүл мэрүүл нэг тийм асуудал үүсдэг шүү дээ. Ер нь бол хэрүүлийг хэрвээ яг зүгээр нь шийдэж чадах юм бол шинэ эхлэл болж байгаа шүү дээ. Яг зөв шийдэх юм бол заяа. Ингээд нэг хэрүүл хийжэл гэчихэл яг дараах нь хэрүүл нь яг адилхан тэгэл нэг тэнийг юм яриад яг нэг тэнийг хариугаа өгөөд дахин хэрэлтэх юм бол нэр бүл шийд нэрээ зүгээр болоод өөртөө байсан нэр заяа. Тэгэхгүй зүгээр яг нэг ядаж нэг 4-5 хэрүүл тутман ч юм уу нэг шинэ асуудал байгаа те бүр өмнөх юм дандаа сүхгүй шинэ асуудлууд гарч ирээд тэднийгээ тэг хэрүүлээр шийдэх нь бол үнэхээр зөв хэрүүлээр шийдэх нь амар ирүүлэхгүй уг нь ингээд нэг нь хэлмээр амайлж байгаа нөгөөх нь хэлмээр амайлж байгаа тэгээд хоёр хүний санаа шууд нийлнэ гэж үс байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг сэтгэл хөдлөлүүдээ илэрхийлэнгүүд тэр чинь хэрүүлэлж байгаа байхгүй сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээр зөвхөн бодлоо ингээл хэлээл ингээд яхаж өгсөн шүү дээ. Тэр гарах стой сэтгэл хөдлөлүүд нь тэр үедээ гараад хэлэх өгнүүдэд тэр үедээ хэлээд тэгээд бүр ингээд ойлголцлоо тэрийг ингээд шийдвэрлэж чадчих юм бол яг тэр үедээ амар гоо шинэрхэл яг тэр хоёрын харилцаа шиг бүр яг шинээр заяа. Гэхдээ тэр шинэ хосууд нь өмнөх хосоосоо дээр хос болж байгаа. Илүү сайжирсан илүү их юм хүлэн шүү. Хэрүүлээс битээ ягаарай. Хэрүүлээс битээ ягаарай. Сэтгэл хөдлөл илэрхийлж хэрэглэх хэрэгтэй. Зөвхөн хэрэглэж сурах. Тийм. Болгон зөвхөн үйлдэл ярьж хэлэх хэрэгтэй. Тэр үйлдэл чинь гомдолооч юм. Тэгхгүйгээр тэрэн дээр нэмээд бүр нөгөө тухайн ситүэйшний хачи эргүү тэнэг юм ингээд нэг шин чанар заасуу чи угаасаа л юм ч юм уу тийм нэг шин чанарыг илэрхийлсэн үгээр нөгөө өмнө хэлээд хамбал бүр гомдоод тэгээ тэр нь бол мартагдахгүй ингээд илэрсэн ч гэсэн намайг тэгж боддог даа гэсэн юм байна. Харин тэг яг тэгж
яг тухайн хэрүүл дээрээ төвлөрөөд чи өнөөдөр хоолоо хийгээгүй үстэй. Тэг яг шалтгаан Тийм. бол Гэл яг чи өнөөдөр хоолоо хийгээгүй гэсэн бол зөвхөн өнөөдөр хоолоо хийгээгүй л ярьчих юм бол тэгэхгүй чи энэ цалхаа амт юмстэй энэ төр гэж хэлэх юм бол амар Дандаа асуудал. хоолоо хийдэг үстэй. Тий, дандаа гэдэг үг айгүй аюултай айгүй худлаа гэдэг зөв. Ихэвчлэн худлаа гэдэг. Тэгэхээр айгүй хэрэлтгийг айгүй буруу гэж балаарч заасанд оруул заяа. Ингээл нөх хэрэлттэй хосууд ингээл муудал заал ингээл чанга орилолтоо хэрэлтчихэд хүмүүс л ингээл муу юм шиг мангар ойлголт төрүүлж ирсэнд оруул заяа. Хэрэлтээд яаж асуудлаа зөв шийдвэрлэх талаар хин нэг нь юу зөвлөгөө өгч л ах хэрэгтэй. Одоо гэхдээ хүмүүс амар их зөвлөгөө өгдөг л ч тийм. Тэгэхээр хэрэлтгээс битээ хамгийн гол нь зөв хэрэлт хэрэгтэй. За үнэхээр сайн кино байна. Үнэхээр сайн кино байна. тэгэхээр гоё. Одоо оноо өөрчлөгдөхгүй үстэй. Өөрчлөгдөхгүй. За. Үнэхээр мундаг кино. Яг нэг Баяр үргээ. Баяргий за бүгдээрээ үзээрэй. Гэтэ хосуудад үүс гэж зөвлөх үү? Гэхдээ хосороо үүс гэхгүй шүү дээ. Гэхдээ хосороо битгий үүс гэж хэлэх хэрэггүй кино. Тийм. Яг уу үзэж болно үзэхгүй гэж болно. Тийм шүү дээ. Тийм. Хосороо үзэхийг хориглосон кино бол биш. Үзхийг зөвлөсөн киноч бас биш. Тийм. Тийм. Өөртөө мэддэг шээ. Миний бүлээл тул амар Гэтэ яг нь ерөнхийдөө романтик хэсэг амар ихтэй юм шиг надад санагдсан байхгүй юу? Тэгэхээр хосороо үзвэл бас гоё л. эхлэл хэсэг амар гоё шүү дээ. Амар тайван. Тийм. Амар гоё жаргалтай байсан шүү дээ. Ер нь юм гоё жаргалтай бай баавч явж. Шуурганы өмнө тэнгэр тогтоо мөл юу лээ нэг үг гэдэг да. Тийм бах уу. Тэгж хэлсэн шүү дээ. Би л худлаа ирсэн шүү сая. Нэг юм үг гэдэг шүү. За энэ дугаараа хаагаар нэ да. За тэгээд өнөөдрийн дугаараар драма киноны тухай хангалттай гоё ингээ мэдээлэл болж байгаад хитэн зүйлийг эргэцүүлэн бахаа гэж бодож байна. Тэгээд үзсэн хүмүүс нь сайхан өөрсдийнхөө бодолтой бас өөр та нар юу гэж бодсон бэ энэ киног үзээд тэрийг комент хэсгээр үлдээгээрэй. Тэгээд үзээгүй спойлдуулсан хүмүүс байвал бас үзээрэй. Тэгтээ ганцаараа үзүүл илүү гоё шүү. Тийм. үзвэл бүр илүү филингсийг авах бах. Тэгээд хосороо үзнэ үү, ганцаараа үзнэ үү, найз охтуудаараа үзнэ үү. Ганцаараа үзвэл гэж би зөвлөхгүй. Ганцаар үзэх гоё. Гоё. Тэгэхээр цуг найз мэстэг үзээ нэг ганцаараа үзэх гоё. зарим кино үзэхээр бүр амар эмэрч дээ шүү дээ. Тийм үү. Гэтэ яг тэгээд сайхан үзээрэй. Явсан үз. Бидний 5 дахь дугаартай хамт байсан сонсогч нартай баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Bye.